Үзэгчтэй News TV-ийн сайт мэдээллийг төрийн ордноос шууд амжилт үзүүлж байна. Бид яг одоо улсын хурлын гишүүн зол жаргалаас цаг үеийн асуудлаар тодруулах мэдээллийг авч хүргье. За тэгэхээр ардчилсан намын гишүүн Лодо Самбуу тэргүүтээ одоо хүмүүс засгийн газрыг одоо огцруулах хэрэгтэй гэж үзээд улсын хурлын гишүүдээс бас юм гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлсэн. Тэгэхээр тань дээр энэ тал дээр ямар нэгэн юм санал ирсэн үү? Та бас эрвэл гарын үсэг зурх уу? Энэ дээр шийдвэр гаргасан байна уу? Шийдвэр гаргаагүй байна. Санал ирээгүй байгаа. Гарын үсэг зурх хэсэг тухайд өчтөр би бас асуугаар нь хариулсан. Та ямар ахтар бөөрн хилж яана л гэдэг л чинь бөөрн хилж байгаа одоо биш л те. Нөгөө шийдвэр нь сериосны ноцтой асуудал учраас дэнсэлж байна. Уул нь хамтарсан засаг гэдээ байгуулагдсан ч одоо нэг хагас жил гаруй ажиллаж байна те. Тэр дотор нь манай намын нөхдөөч байгаа. Нөгөө хоёр намын хүмүүс ч байна. Том зорилго тавьчихсан. Нөгөө мөрийн хөтөлбөр дээрээс нь гоё юмнуудаа түүж аваад бүгдээрээ хамтдаа ингээ хийнэ. Энтэр гээд ингээ явж байгаа. Тэгэхээр ингээд хугацаа өгж хүссэн юм хийх юм бол бидний бодож байгаа зорилго ч гэсэн биелнэ. Хид хідэн асуудлаас болоод ер нь хариуцлага хүлээх цаг нь болцсон, хугацаа нь болцсон. Ерөнхий сайдаа солимоор байна гэдэг асуудал би зөвхөн гарын үсэг цуглуул санаачлах гаргасан хүний сэтгэл ханамжгүй байдлаас хамаараагүй. Энэ бол бас нийгэмд хүлээлт байна гэдэгтээ бол санал нийлж байгаа. 4 жил засаг тэргүүл 2 жил засгийн ажил газрын дарга хийсэн. Ингээд ер нь нэг солихстой биш үү гэдэг ийм уур амьсгал бол байгаад шүү дээ. Тий. Тэгвэл тэр хувь хүний асуудал биш. Солих хэд одоо ингээд цуглаас олж болдог бол тийм боломж байхгүй чинь кабинетийн зарчимтай. Тэгэхээр яах вэ гэдэг энэ дийслэх сериусны асуудал нэг тэгж хурдан дуурмааргүй. За та бол сая утааны сонсголын ажлын хэсэгт орж багтааж ажилласан тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь одоо бас юу гэдэг нь иргэд угаартаж нас бараад байна. Ерөөсөө одоо юу гэдгийг дайн тулаантай улс биш тий. Гэтэл энэ угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдж байгаа. Тэр тусмаа одоо нэг гэр бүлээрээ гэдэг юм уу голомтороо одоо ингээд нэг орой унтаал өглөөнс ирэхгүй байгаа. Энэ асуудалд одоо иргэд маш бухимдаад байна л да. Энэ дээр одоо ямар гарц шийдэл байгаа юм бэ? Бид нэр өнгөрсөн хугацаанд утаанд асар хэмжээний мөнгө зарцуулсан. Иргэд өнөөдөр утаа угаар нь хэвээрээ байгаад байна шүү дээ. Нэг тохиолдолд угаартаад ингээд хүн хордох эсвэл нас эцэлсэн байлаа гэхэд яг тухайн тохиолдолд юунаас болсон гэдэг маргааныг эцэс төгсөлгүй хийж бол. Яг тэр өдөр салхи цохоод яндангаар гарах юмыг нь одоо цаг агаар үзэлдээс дамаар нь гаргацсан. Эсвэл яндан зорхоо байсан, зуухан муу, арх хууцсан байсан ингээд ямар ч шалтгаан хэлж хэцүү. Тийм. Гэхдээ бид нар статистик тоо, үүний тулд улс байдаг, төрийн байгууллагууд байдаг, тоо байгаа. Тэдэн он хүртэл тэдэн оноос хойш хэд байсан бэ? Тэгээ энэ тоон дээр ингээд анализ хийхээр тэрнээс өмнө муу зуухнууд байсан уу? Байсан. Хойно байсан уу? Байсан. Тэрнээс өмнө хүмүүс арх уудаг байсан уу? Байсан. Хойно ууж байгаа юу? Ууж байгаа. Тэгтээ статистик нь огцон өссөн бол юунаас болоод өсчв? Гэхээр манай түвшнээс болоод өссөн байна. Энэ бол тодорхой би итгэлтэй байгаа. Тэгээд энийг айл одоо 5 6 дахь жилдээ үргэлжилж байгаа юм чи аль хэзээ хүлээн зөвшөөрөөд дараагийнхаа алхмыг хийх ёстой байж. Тортог нь буурчлаа гэж баярлаад 1 жил алгатарчсан. 2 дахь жилээс нь угаараа статистик нэмэгдчихлээ шүү дээ. Үйл ажиллагаа одоо нэг арга хэмжээ авах ёстой шүү дээ. Тэгэнгүүт тэр өндөр үнслэгтэй муу шатдаг түүхийдээ болоод сайн бага үнслэгтэй сайн үрсээр хийчих шийдвэрийг гаргаагүй үдийн хүртэл явсан чинь өөрөө хариуцлагагүй үйлдэл мөн байхгүй. Тэгэхээр одоо юуны төрөнд түвшнийхээ түүхийдийг соль. Түүхийд нь 20-30% үнслэгтэй муу шатдаг түүхийд биш 10 үнслэгтэй гэлайсан хар гой нүрсээр хийх юм бол утаа буураад шалдахгүй маа гэхэд угаараар хордолтой статистик буурна. Энэ дээр бол итгэлтэй байна. Хүмүүс сэтгэл харамжтай. Юм шатаачаар нэг овоосон саарл хүмүүс гараад байгаа юм байхгүй. Одоо ч бас иргэд айцтай шүү дээ. Одоо нэгсэндээ өнөөдрийн төлж байгаа түлшиндээ итгэлгүй байна тийм үү? Би энэ түлшээ хийгээд унтаад өглөө баг амьд сэрэх юм уу, үгүй юм уу? Энийг түлхэх юм уу яах юм гээд одоо эргэлзэж эхэлж байна. Энэ дээр тэгвэл танд одоо яг ямар шийдэл байгаа юм? Бид нар одоо тэр орц найрлаханд байгаа мó? Та одоо түлшээ солих ёстой гэд хэлж штэ. Тэгэхээр хятадаас түгээд энэ авж байгаа монголчууд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж ирсэн гэдэг нэг юм маргаантай асуудлууд байгаад байна. Сая энэ хилцүүлэг дээрээс тухайлбал яг юм шалтгаан нь юу юм бэ гэдгийг тодорхойлж чадсан шийдэл гарав. Одоо ингээд бид нар ингээд ярихаар нөгөө хүмүүс ч нэрээ болохгүй юм төлөөд байгаа юм болов уу ингээд санаа зовоод байгаа байхгүй. Нүс бол нүс. Тэгээ нүсийг шатахаар
дутуу шаталтаас болоод дутуу шатсан газ буюу угаарын хий гардаг. Тэрнээс биш тэрэн дотор орж байгаа барьцалтуулагч инээ тэрэгээс нэг хамаарахгүй. Тэгэхээр тэр химийн найрлага ингээд хортой юм гараад хүн хордуулаад байна биш. Ямар ч хоргүй цэвэр нүүрс эсвэл мод эсвэл байгалийн хийг шатаагаад агаар хангалтгүй байх юм бол угаарын хий гарна. Гарсан угаарын хий яндангаар гарчих юм бол асуудал. Гэхдээ зарим нүүрс чинь амархан шатдаг, дүрлзээл, гал гараал тортог үүсэл ингээл бичгнээл. Ийм нүүрс бол амархан гардаг учраас ялгарч байгаа угаарын хий бага. Зарим нүүрс бол тортог багтаа ирнэ шатаж өгдгүүд үлгнээд идэг. Ийм нүүрснээс илүү их угаарын хий гардаг. Тэр гарч байгаа нь наашаага гараад байна. Хоёрдугаарт нь дүлгнээд байгаа учраас их угаарын хий гарч байгаа нь үндэслэхгүй. Тийм учраас түүхийн идээс болох хэрэгтэй байна. Түлшнийхээ. Түлш чи одоо ингээд нүүрс авцраад нунтаглаж хагаад шавчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр авцарж хагаад нунтаглаж байгаа нүүрс нь өөрөө угаах үйлдвэрийн хаягдал угаас нүүрс хоёрын завсрын хэвгүй юу? Хагас хаягдал, хагас угаас нүүрс гэсэн үг. Тэгэхээр тийм биш, бүтэн угаас нүүрсээ ашиглах. Тэр нь коксчдаг, хөөдөг, халдаг, шавалдаг биш. Зүгээр цэвэр эрчим хүчний зориултаар ашиглах угаасан баяжмлаар одоо нүүрсэн хэмээр байна. Энэ бол шинэ сая Эрдэнэс 5-7 баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсон үйлдвэр ажиллаж байгаа. Тэгэхээр тэр жилийн турш коксцог нүүрс үйлдвэрлээд баяжуулаад экспортлж байгаа үйлдвэрийн нэг хэсгийг эрчим хүчний нүүрс оруулаад тэр баяжуулсан нүүрс ашиглана гэсэн үг. Энэ бол компанид нь бол төвхтөө. Гэхдээ одоо хэрэгтэй биш өөр яах вэ бид нар. Өртөг зардлын хувьд одоо тухайлбал бас ямар тооцоол байхаа. Одоо энэ бидний хэрэглээд байгаа сайжруулсан шахмал түлшийн нэг уутыг одоо үйлдвэрлэж байгаа өртөгтөө дүүж оцох юм уу? Эсвэл тэрнээсээ өндөр байх юм уу? Эдийн засагт ямар нөгөө өндөр өртөгтөө болоод эсвэл шийдвэр гаргахчаад ийм шийдвэр гаргахгүй юм. Нэмэгдэх нь тодорхой. Одоо энэ шахмал түлшний түүхийд чинь үнгүй авч байгаа. Тэгээд гайгүй тортог багтаа 5-7 нүүрс одоо дунд зэргийн ч гэсэндээ гэдэг үндслэр л анханаас авсан байхгүй. Тэгвэл түүхийд нь үнгүй хэрнээ явн явсаар агаад тээвэр дээрээс нь түгээлт үйлдвэрийн процесс цалин тэгээд худалдан авалт ингэж явсаар агаад газнаас үнэтэй цахилгаан халаалтнаас үнэтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ганцхан түүхийдтэй асуудал нь биш. Үн үртгөө энэ бүх ажиллагаа ч өөр үнэтэй. Энэ бүх ажиллагааг төр өөр дээрээ авснараа тухайн үед аж ахуй нэгжүүд ажиллаад хүмүүс худалдаж авч сураад зах зээлийнхээ зарчмаар явж ирсэн салбарыг нь дампууруулж хаяад бүх ачааг нь өөр дээрээ аваад одоо буцаад нөгөөхөө даахаа болоод чанарын сайжруулахаар ахаад өртөг гарах гэдэг нь бид нар даахаа болох гэдэг нь гэдэг чинь шал логикгүй асуудал байхгүй. Тэгэхээр нэгэнт л хор тэлтийг бууруулахын тулд түүхийдээ сайжруулах хэрэгтэй л одоо юу ч болсон хамаагүй сайн нүүрсээр түүхийдээ хийх хэрэгтэй. Дараагаар нь энэ зах зээлээ буцаад зах зээлийн зарчим руу оруулах ажлаа үе шаттай хиймээр байна. Тэгэхгүй бол төр энийг чинь давж авч дийлэхгүй. Тэгэл нэг цахилгааны үнийг ингээл үнгүй өгдөг, юуг нь төршийн үнгүй, одоо хямдралтаа өгдөг гэл ингээл нэг өөртөө нүх ухаад дараа нь тэрлүүгөө унаад тэгээд ийм юм л үүсэж байгаа. Одоо дараагийнх нь алхам нь за тэгвэл энэ мэдлэнгээ болоод хагас кокс хэрэглэнэ гэдэг. Хагас кокс гэдэг чинь баг нуурын нүүрсийг 500 градусд ингээд савн дотор жигнээд тэгэхээр нөгөө нүүрсэн дотор тортог болж гардаг юм хар тос газыг нь ууршуулж салгаж аваад хатуу хар нүүрс үлдээж тахгүй. Тэгэхээр хатуу хар нүүрс чинь шатгаараа утаа гардаггүй. Гэхдээ шатхын тулд маш их агаар үлээдэг. Тэгэхгүй бол ноцож өгөхгүй. Нөгөө шатдаг тос нь байхгүй. Тэгэхээр ноцож өгөхгүй болохоор яах вэ? Дутуу шатна. Дутуу шатахаар угаарын хий гарна. Дахиад нөгөө асуудлаар 5 жилийн дараа ярих магадaltaй. Хамгийн гол нь тэр үйлдвэрийг барихын тулд их найдаар тоологдох төгрөг мөнгөө бид нэр зарна. Тэгэхээр дахиад би шийдэд өгч би нэг том үйлдвэр бариад утааг чинь шийдчихнэ гэдэг энэ үүргээсээ төр өөршөөг татаж авмаар байна. Аюул багтаа түлш хэрэглээд тэгээд ногоон бүс зарлнаа гэд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд яамч ярьж байгаа, нийслэлж яриад байгаа яндангүй бүс. Тэр нь зөв. Тэгэхээр тэрийгэ зарлаад
За энэ дотор одоо 2 жилийн дараа 3 жилийн дараа мэд хугацаа өгөөд нүрс оруулахгүй. Тэгэхээр би яах вэ гэхээр зэрэг амьдрахын тулд нэг бол би огт халаалт хэрэгэлдэггүй пассив байшин байна. Эсвэл би үнтэй санагдаад байвал нэг хагас пассив. Тэгтээ дулаахан эрчимч нэмэлт. Тэгээд би газан халаагуур, цахилгаан халаагуур авахыг нь өөрөө шийднэ. Төр биш. Төр нэг шийдэнгүүтээ энэ хэсгийг бид нэр газар халаанаа. Энэ рүү тендер зарланаа. Одоо яг тийм зарчмаар яваад байна шүү. Танай компани орноо. Манай намын найзын компани орноо. Ийм юм боёл. Бодлогоо юм, ногоон бүсээ зарл, иргэн өөрөө шийднэ. Би шийдвэрээ гаргахад миний одоо энийг далимдуулаад би гоё байшинтай болмоор шүү дээ. Тэгэхээр би хямдхан ногоон зээл нь хамрагдаад хүү бахта зээл аваад дараагаар нь жохон газ цахилгаанаар халаах боломжийг л надад гаргаж өгөх. Тэрнээс биш өмнөөс нь битээ төр шийдээд тэг тусмал буруу яваад байна гэдэг ийм ерөнхий дүгнэлтийг хувьдаа бол хийсэн. Утааны сонсголын ажлын хэсгийн бас нэлээд олон хүмүүс ойролцоо байр суурьтай байгаа. Тэгээд улсын хурлын гишүүдийн дунд ч гэсэндээ ер нь бол иргэд өөрсдөө сонгох хэрэгтэй. Төр бол бодлогын зохицуулт хийх гэдэг дээр нэлээд санал хэлж байгаа гэж бодож байна. За танаас бас нөгөө нүүрсний зах зээлтэй холбоотой хэдэн зүйл тодруулъя гэж бодож байна л да. Одоо он гарснаас хойш Монгол улсаас бүгд найрамд гектар улс руу экспортлох нүүрсний хэмжээ бол эрс буурсан. Дээрээс нь одоо үн унсан гэдэг ийм мэдээлэл байна л да. Тэгэхээр энэний шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна? Сая бол одоо ганц төмөрс сайд хэлэхдээ одоо цагаан сар те шинэ жилийн баяр гээд гих мэтийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор бас ийм нөлөөлөл гарлаа. Одоо цаашд бол бид нэр хэвийн хадгалах хэмжээнд харж ийн гэж юм л да. Тэгээ цаашлаад бас энэ нөгөө Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүд манай улсад ер нь яаж нөлөөлөх вэ? Бид одоо энэ жил чинь 80 сая тонн нүүрс экспортлоно. Тонн тутмын 105 $аар зарна гэж төсөөлсөн байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ, тийм ээ. Нүүрсний худалдаа авалт ер нь улирлалаасаа хамаарч баяр наадмын өмнө энэ ингээд нөлөөлдөг л доо. Жил болвол тийм байдаг. Тэр нэгдүгээрт нөлөөлж байгаа яг одоогийн хувьд, хоёрдугаарт нь хятад улсын эдийн засаг хэрэглэнээс хамаарч байгаа шүү дээ. Татаа авалт нь буурч байгаа нь бол би бас цэвэр зах зээлийн шалтгаан байгаа гэж бодож байна. Нөгөө төмөрлөгийн үйлдвэр одоо үйл хөдлөлийн салбар бол угаасаа уналттай байгаа. Хүнд аж үйлдвэрээ барихын тулд том дэд үтсийн төслүүд дотооддоо болоод олон улсад хэрэгжүүлж байгаа. Тэр нь бол ингээд кокс ханг бариад байгаа. Тэгэхээр тэр нь бас хангалттай сайн хэмжээнд яваагүй болоо таа л гэж бодож байна. Эргэлэн буурж байгаа бол. Одоо бид нар их хэмжээний нүүрсийг урхан ам нөхцлөөр харьцангуй өнгөлтөө үнээр нөлөөлөх гэрээг Монгол улс байгуулж шүү дээ. Тэгээд энэний нөлөө бол үн дээр бол нэлээд том сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр цаашдаа бол бид нар нүүрсний үн бол тааруухан байх нэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол улсын гаргаж байгаа хятад руу гаргаж байгаа нийт нүүрсний хэмжээ их буюу одоо жишээлбэл 100 сая тонн байхад тэрний нэг 20 сая тонны хөнгөлтөө өнөрөх бол нийт үндэ нэг хайхтар нөлөөлөх гэж болно. Гэтэл тэр хэмжээ нь багасаад одоо 40-50 сая тонн байхад талыг нь хямдруулсан нүүрсээр ам нөхцлөөр нэг компанид өгнө гэдэг бол маш тийм үн бөгөөд Монголын тал ялдагталтай нөхцөл үүсгэнэ. Тэгэд энэ бол одоо өвлийн зөвшөөрөхөөсөр арга байхгүй гэд ингээд ямар ч байсан шийдвэр гаргаад явчихсан. Тэгээ энэ зөвхөн нэг компани асуудал биш, засгийн газрын хоорондоо хилцэр. Тэгэхээр энэ бол хятад улсын засгийн газрын байр суурь гэсэн үг байхгүй. Тийм болохоор одоо бид нар тэгэл зөвхөн энэ хилийн бомбын асуудал биш, дараа нь ингээ бусад бомбтууд холбогдоод нийт нөө хоёр улсын худалдаа эрчимжээд ингээд нийлбэр дүнгээрээ бол Монгол улсын эдийн засаг эрхчлүүдэд хожих юм а гэдэг ийм тайлбар үндслээр ерөнхийдөө ингээд дэмжигдэж явж байгаа. Нэгс ганц мод гашуус хотын хил хурц замын асуудал ирж байгаа юм. Тий. Би зүгээр хувьдаа бол хүлээж авах хүнд нөхцөл гэдгийг нь бол зөндөө ярьсан. Тэгээд одоо тийм л байх хэвээр байлгүй. Ойрын өдрүүдэд ам-долларын ханш маш их чангарч байна тийм ээ. Валютын нөөц бол одоо багассан гэдгийг Монгол банкны удирдлагууд бол хүлээн зөвшөөрсөн. Одоо юу гэдэг нэг аж ахуй нэгжүүд гаргаж өгөх ам-долларын хэмжээнд одоо тухайлбал хязгаарлалт тогтоодсон байна гэдгийг бас зарим хүмүүс хэлээд эхэлж байна. Энэ нь бол одоо юу гэдэг эдийн засагт гарч байгаа ямар одоо нөлөөлөл одоо эхнээсээ ингээд гарч ирж байна гэж харж байна. Юу нөлөөлөд байна? Би зүгээр хувьдаа бол энэ за яг мэдээж нөгөө төсөв
том байгаа. Тэр хэдийгээр нэг бөө юм болж жоохон татуулсан ч гэсэндээ том ивэрэл баг. Тэгэхээр төсөв томрох тусам бид нар инфляц өөрөгдөн тэгэл ийм үзэгдэл бол болно. Ер нь урт хугацаанд бол төсвийн эдийн засгт эзлэх хэмжээ, төрийн хэмжээг бол бууруулж иж эрүүл эдийн засаг руугаа шилжин. Бодлогын төв банкны мөнгөний бодлого нь сулрна, зээлийн хүү буурна, карманда их мөнгө үлдээж төсвөд бага оруулах хэрэгтэй болно. За ийм байхгүй тохиолдолд одоо бол нэгдүгээр тэр ханшны зүйл байна. Хоёрт нь хүмүүсийн нэг юм сэтгэл санааны нөлөөлөл байгаа юм болов уу гэж бодож байна. Олон улсын байдал. Тэгээ манай энэ улс төрийн байдал ингээд нэг эрсдэлтэй тий. Тэгэхээр ер нь валют гарах. За тэр Вьетнам явсан морьсон бол яг хөө тэр нөлөө байгаа л баг. Гэхдээ гол нь биш болов уу гэж бодож байгаа. Тэгээд ирэхэр чинь хүмүүс ингээд валют авах гэхахаар банк бол мэдээж шоконд оруулахгүй тулд хязгаарлалт тавьж байгаа шүү дээ. Тэрнээс мөнгөгүй болцсондоо хязгаарлалт тавьсан гэж бодохгүй нөө. Тэн дээр нэг айхтар санаа зовх хэрэггүй баг. Өөр олон хүмүүс зэрэг ингээ хандаад ирэхэр чинь нийгэм шок үүсэхгүй тулд хязгаарлалт тавьж байгаа юу? Тийм л бодлоо. Энэ нөхцөл байдлаас ер нь хэр хугацааны дараа гарч ирэх прогноз ер нь байна. Одоо иргэдийн хувьд нэг эдийн засаг улс төрийн нөхцөл байдал ер нь эвгүүтлээ гэдэг нэг юм болгоомжтой ч юм уу байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг иргэд одоо энэ байдал дээр нь бас яаж тодорхой хэмжээнд бэлтгэх ёстой. Одоо сар шинийн гэдэг юм уу өдрүүд ойртож байгаатай холбоотой одоо бүгд найрамд хятад ард улсын үйлдвэрлэлийг илүүтэй их дэмжсэн худалдаа авалтууд, инфляцийн үнийн өсөлт бас нэлээд иргэдэд дарамттай л юм. Одоо болдог бол ер нь цагаан сараа их тийм жоохон гоё даруухан нэмдүүлдэг болмоор ах юм. Тэгээ тийм нэг соёлын юм уу гэж болдгон бах та. Өрөөлөг тий. Тэгээд хүнд гоё сэтгэл дойрхон, хялбархан тэгэл нэг хідэн настайчуудаа нэг баахан хүн болгоно бэлэг өгөх гэж нэг зовоох бол нөгөөх нь төгрөгний валютын эрэлт зах зээл дээр үүсгэж банкнд бага валют гаргаад тэгэл нэг хэдэн хоног ингээл нэг заавал очиж золох хэвээр нэг бууз идмээргүй санагцсан хэрнээ бууз идэх гэл нөгөөх нь хиймээргүй санагцсан хэрнээ хийх гэл ингэж зовдөг нэг жоохон өөрчлөх юмсан. Тийм бодлогын чанартай бас нэг уриалга байх хэрэгтэй л гэж бодож байна. Яг үндсэн Монгол уламжлалаа хадгалаад гэхдээ нэг юм хиймэл биш эрүүл байх юм сте. Тэгэх юм бол явж таны асуудал дээр мөнгөний ханшин ч гэсэн нэрээ цагаан сарын өмнө гэдээ бас нөлөөлөх. За баярлалаа. За зөвштэй бид улсын хурлын гишүүн зол жаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. За баярлалаа.